За хоёр үндсэн асуулт байна. Ер нь энэ тайланг илүү тодорхой ялангуяа энэ макро түвшний асуудал дээр түлхүү тайлгнуул сайн байна гэдгийг хэлье. Хяналтын зөвлөлийн хувьд ч гэсэн энэ зүйл дээр илүү анхаараач. За хоёр асуулт байгаа. Нэгдүгээрт инфляцийг бууруулах чиглэлээр, инфляцийг хязгаарлах чиглэлээр ер нь Монгол банкны, төв банкны хамгийн гол үүрэг юу вэ? Бодлогын үг өсөхөөс гадна өөр ямар эрх үүрэг вэ? Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн орчин шинжлэх сайжруулах, тухайлбал энэ асуудлаар зохицуулалт хийсэн эрх зүйн өөр орчныг бүрдүүлэх шаардлага байгаа юу? Мөн засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд их хурлын байгууллага болох төв банк яаж энэ дээр харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай үйл ажиллагаа явуулдаг вэ? Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого дээр ямар зөвлөмж өгдөг вэ? Өөрөөр хэлбэл олон нийтэд төв банк бол засгийн газрын заавраар ажиллаад байна. Бие даасан бодлого төдийлөн сая явуулж чадахгүй байна. Бодлогын хүүг дээш нь доош нь болохоос өөр зүйл хийхгүй байна гэдэг. Тэгэхээр ард иргэд бол шүүмжлээд байгаа шүү дээ. Төрийн төсвийн зарлага өндөр байна. Энийг яаж бууруулах юм бэ? Урсгал зардлыг дотоодын бүтээгдэхүүний 24%-өөс ихэхгүй байна гэсэн хөгжлийн төлөвлөгөөн дээр баталчлаа. Энэ тал дээр нь яг яаж явд юм бэ? Яагаад би асууж байгаа нэхэр ийм бие биерүүгөө засгийн газар Монгол банк хоёр бие биерүүгөө оруулаад тэгээ ийм эзэн бийгүй юм шиг л харагдаад байна л да. Тийм учраас энийг яг тийм тодорхой болгох хэрэгтэй. Энэ дээр бол миний хувьд энэ илүү үр дүнтэй ажилласаа гэсэндээ л ингэж байгаа. Зарим оронд инфляцийг бууруулах тухай төр баталсан хуульч байна. Ковидын үед баталсан ийм зохицуултууд байна. За эндээс ер нь яг манай Монгол банк ямар зүйлийг судалсан байдаг вэ? Өөрөөр хэлбэл энэ их хурлын эдийн засгийн байнгын ороо энэ дээр хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр юунд анхаарах вэ гэдэг. Нэг. Хоёрдугаарт нь энэ үндэсний баялагын сантай холбоотой ирээдүйн өв сангийн хөрөнгө бодлогын үүдээ тэнцвэр хэмжээгээр арвижуулнаа. 30 он хүртэл энэ хөдөлгөөнгөө арвижуулна гэдэг байгаа. Энэ ер нь ямар явцтай яв вэ? Яг хэдэн төгрөг ирээдүйн өв санд байна? Хоригдлын сан болон хөгжлийн санд яг хэдэн төгрөг байна? Энэ дээр Монгол банкнд яг аль сан нь, аль хоригдож байгаа хөрөнгө нь хамааралтай байдаг вэ? Энийг ер нь яаж зохицуулж байна вэ? Тэгээ би энэ дээр байнгын орны даргад хандаж ажлын хэсэг хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах саналтай байгаа. Баялагын сан. За хариулт тодорхой хариулаарай. 3 номер лавсрын эрхлэгч. За Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. Тэгээ инфляц бол хэрэглээний сагсанд байгаа 429 бараа бүтээгдэхүүний тэр хаашаа хөдөлж байгаа хөдөлгөөнийг л илэрхийлж байгаа юм үзүүлэлт байгаа л да. Тэгэхээр инфляц бол өөрөө ерөнхийдөө хоёр шалтгаанаар өсөж буурах магадaltaй. Нэг нь бол эрэлтийн шинжтэй, нэг нь нийлүүлэлтийн шинжтэй гэж байгаа. Тэгэхээр эрэлт гэдэг маань өөрөө эдийн засаг идэвхжээд халаад ирэхлээр эдийн засагт байгаа мөнгөний хэмжээ нэмэгдээд ирэхлээр эрэлтийн шинжтэйгээр инфляц хөрөгддөг байгаа. За нөгөөх нь бол зардлын шинжтэй буюу зардал өсөд нийлүүлэлтийн шинжтэйгээр үн хөрөгдөж яваад инфляц өсөх ийм л хоёр зүйл байгаа л да. Тэгэхээр төв банкны хувьд бол зөвхөн эрэлтэн дээр нь ажилладаг ийм институт. Тэгэхээр эрэлт гэдэг маань өөрөө хит эдийн засаг халсан эдийн засгаас үн хөрөгдөж гэнэ үү гэдэг дээр нь л арга хэмжээг авч байгаа. Тэгэхээр аль ч улсын төв банк бол яг л энэ бодлогын хүүгээр л ажиллаж байгаа. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн банк бол бас л бодлогын хүүгээ өндөр түвшинд барьж байгаа нь ирээдүйд бий болж байгаа инфляцийг л өөрчилж багасгах талаас арга хэмжээ авна. Тэрнтэй адилхан өнөөдөр төв банк бодлогын хүү 12 болгоод тавьж байгаа нь цаашид инфляц нэмэгдэх энэ тодорхой бус байдал байгаа учраас энэ бодлогын хүүг хатуу хэмжээнд барьж л явж байгаа. Тэгэхээр нийлүүлэлтийн шинжтэй буюу ямар нэг бүтээгдэхүүний зардал, тээврийн зардал, түүхийдийнхэн зардал өсөөд гурилны үн өсөж, гурилын бүтээгдэхүүний үн хөрөгдөх энэ зүйл дээр бол төв банкнаас оролцох ямар ч боломж байхгүй учраас харин эргэлдэж байгаа мөнгийг багасгах маягаар эрэлтийг бууруулахад зоржил энэ бодлогын хүүгэл X гэж багасгаж өнөөдөр удирдах явж байгаа юм зүйл байна. За өнгөрсөн онд энэ
улсын төсвийг энэ 2025 оны улсын төсвийг батлахад Төв банкны зүгээс бол сангийн яамд бол одоо өөрийн байр суурь буюу одоо албан бичгээ өгж исэн. За ямар ч байсан төсвийг бол алдагдaltaгүй байлгаж өгөөч. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол 2000 ковидын өмнө бол улсын төсөв бол дотоодын нийт бүтээгдэхүүний 27%-аас хэтэрж байгаагүй. За одоо бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 36-35%-тай тэнцэж байгаа учраас энийг одоо буцааж ковидын өмнөх түвшинлүүл хөргүүл эдийн засгийн доктортой байдал, макро эдийн засаг маань доктортой байх юм байна. Инфляц энэ одоо нийлүүлэлтийн шинжтэйгээр хөөрөгдөхгүй байх боломжтой байна л гэдгээр одоо бодлогын одоо хэлэлцүүлгээл тэгж л хамт хийсэн л дээ. За өнөөдөр ирээдүйн өв сан дээр бол 1.2 тэрбум долларын ийм сан хуримтлал үүсчихэд байж байна. За энийг бол Монгол банк өөрийн нөөцтэйгээ хамт ингээ удирдах явж байгаа. Тэгээ бид гадна байршуулж энийг ингээ удирдах явж байгаа. Монгол улсын валютын нөөцтэй ижилхэн өгөөжийг ингээд өгөө явж байгаа. За хуримтлалын сан дээр өнөөдөр нэг 495 тэрбум төгрөг нодлон өнгөрсөн онд бол цугласан. Энийг бол ипотек их усүр За гүйцэж ярил 3 номер. За 495 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн их усүр маягаар ингээд өнгөрсөн зарцуулсан. Тэгэхээр хуримтлалын сан дээр бол дахиж энэ дэр мөнгө нэмэгдэж орж ирээгүй. За үндэсний баялагын сангийн тухай хуулиар бол 3 сан байгаа. Тэрний 2 одоо ирээдүйн өв сан болон хуримтлалын сан дээр нь Монгол банк ингэж удирдахад нь хамтарч ажиллаж байгаа. Нөгөө хөгжлийн сан нь бол Монгол банктай ямар нэг холбоо хамаарал байхгүй. За удамсрын гишүүн тодруулцгаая. Тэгээ төсвийн зардлыг бууруулахаас гадна одоо яг энэ одоо Төв банкны хувьд энэ чи бүх зүйл хоорондоо уялдаатай байгаа шүү дээ тий. Энэс гадна өөр ямар бодлогын арга хэмжээ авах талаар ер нь одоо зөвлөмж юм уу санал одоо засгийн газарт хүргүүлж байгаа байл гэж би асууад байгаа тий. За юуг бол ойлголоо. За бодлогын үг бол ингээд одоо зохицуулт хийж байгаа юм байна. Гэхдээ энэ дээр үл их санаа зовоод байгаа. Ялангуяа одоо 2026 оны төсөв батлагтай холбоотой энэ зүйл бол хамгийн их одоо асуудал дагуулна. Тэгээ энэ дээр одоо юм зоригтой танах юм одоо шахалт үзүүлэх шаардлагатай их хурлын байгууллагын хувьд гэж би бол ийм одоо саналтай байгаа. Тэгээд энийг дэлгэрүүлж бас хариулт өгөөч. Хоёрт нь энэ баялагын төрөлцсөн сангуудыг одоо эргэлтэнд оруулахтай холбоотой хууль эрх зүйн орчин яг одоогийнх болж байгаа юу? Жишээлбэл дотоодын мөнгөний нийлүүл зээлийн их усүр бага байдаг гэтэл гадаадад иргэдүүл За 3 номер хариулт. За ер нь бол үндэсний баялагын сангийн тухай хуулиар нэгэнд гарч батлагдсан байгаа хуулиар бол 3 сан байна. Ирээдүйн өв сан бол 2030 он хүртэл бол энэ зарцуулалт хийгдэхгүй. За 2030 оноос хойш бол зарцуулалт хийгдэх хэрэг. За энэ дээр бол угаасаа ирээдүйн сан бол ямар их усрээс санхүүждэг вэ гэхээр амнаатын тодорхой хэсэг буюу 65% тийш очиж байгаа учраас бол их усүр тодорхой. Тэгэхээр 2030 он хүртэл бол гар хүрэхгүй учраас энийг арвижуулаад хоримтлын нэмээд удирдах явах ийм л зохицуулт байгаа. Хоримтлын санг бол Монголдо ашиглаж болно. За энэ нь бол одоо эхний ээлжинд бол ипотекийн зээлийн их усүр болгож ашиглая гэдгээр л ингээд бүртгэгдээд явж байгаа. За хоримтлын санг бол өөрөө энэ ер нь бол хуулиараа хувь хүн болгоны нэр дээр бүртгэгдээд тэнцүү хуваагдаж явах ёстой. За тодорхой зүйл зарцуулагдахаар бас хуульчлагдсан байгаа. Энэ бол эрүүл мэнд, боловсрол, за тэгээ орон сууцнд энийг зарцуул. Хариулт хангалтгүй гэж үзвэл. За удамсрын гишүүн. лавсрын гэрдэгч яг би ингэж суугаад байгаа. Яг энэ хуулийн нөгөө нэг заалтуудыг ч бол бүгдийг мэдж байгаа. Эдийн засгийн байнгын орны гишүүний хувьд энийг бол уншаа судалсан. Тэгээ би танаас хүсэж байгаа зүйл нь одоо энэ инфляцийг бууруулахад дотоодын зээлийн хүүг бууруулахад дотоодын зээлийн их усүр дутагдaltaй байгаа их усүрийг одоо шийдвэрлэхэд ямар зүйл хийвэл зөв бэ гэдгийг энэ Монгол банк, Төв банк энэ дээр одоо саналаа сайн дэвшүүлж өгөөч л гэдэг. Эдийн засгийн байнгын орон дээр цаг гаргаж энэ тайлан танилцуулга сонсож 25 онд одоо ийм асуудал байсан байна.
ийм зүйл дээр бид нар ийм санал дүгнэлт хийж байна гэдэг ийм тайлан бицтэй. Тэгэхээр ингээд одоо ажил хэрэгчээр засгийн газар, их хурлын байнгын ороо, Монгол банк энэ одоо нийгэм хүндрэлтэй ард иргэдэд хүн дээр тусаад байгаа энэ асуудлуудыг шийдэхин төлөө явъя гэдэг байгаа байхгүй юу? Айгүй зүгээр ингээд нэг тайлан сонсоод За 4 номер хариулъя. За мөнгөний бодлогын орон нэг шүү. Батнаас та бүхний өдрийн амгалан хэлтгэе. Тэгэхээр ер нь бол энэ одоо төсөв мөнгөний бодлогыг уйдуулах, инфляцийг саавлахын тулд энэ асуудал их чухал байгаа. Бас саяхан нэг хууль зүйн шинжилгээ ухаан дээр нэг хүн докторийн зэрэг хамгаалсан. Тэр ажлыг ингээд үзэж хахад төсвийн тал дээр нэлээд нарийн зохицуултад хэрэгтэй байгаа. Сая мөнгөний эрэлтийн талын асуудлыг бол Төв банкнаас эрэлтийн шинжтэй инфляцийг бол зохицуулах тал дээр ажиллаж байгаа. Гэтэл зардлын талын инфляцийг одоо зохицуулах асуудал бол төсөвтэй нэлээд холбоотой асуудал байна. Тэгээд Герман, одоо Франц зэрэг орнуудын үндсэн хуулийн дотор нь төсвийг ямар хэмжээгээр нэмэгдүүлж болох вэ гэдгийг хязгаарлагдсан залттай. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний интервалаас давсан тохиолдолд парламентаас асууж иж төсөө нэмдэг ийм хуулийн зохицуулттай юм лээ. Тэгээ энийг хийгээд өччих юм бол манайх За 4 номер гүйцэж хариулъя. хуулийн ийм зохицуулт хийчих юм бол манайх одоо энэ төсвийн тэлэлтийг бол тодорхой хэмжээгээр хязгаарлах боломж байгаа гэж ингэж харж байна.